Эрхэм өнөд үзэгч та бүхний энэ өдрийн амар мэндийг айлтган мэдчилж Дорногов аймгийн цаахан талаас өмнө зохион байгуулагдсан Дулааны урд 2026 аймгийн хаврын мөсийн урд мөрдийн уралдааныг бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За Дорногов аймгийн цаахан талаас өмнө Дулааны урд мөрийн спорт ВСТ холбоо 1998 онд анх байгуулагдаж 2022 оноос хойш 6 дахь тэргүүнээр аймгийн алдарт туяач насан туршийн Эрдэнэ төгс тэргүүн ажиллаж өнөөдөр их нутгийн хаан нэмждээр энэ хурдан мөрдийн уралдаан аймгийн мөсийн чанартай уралдааныг зохион байгуулахад бэлэн болсон байгаа харагдаж байна. За аймгийн алдарт туяач насан туршийн Эрдэнэ төгс тэргүүнтэй Дулааны хурд мөрийн спорт ВСТ холбооноос анх байгуулагдсан цагаас хойш 30 гаруй аймгийн алдарт туяач 60 гаруй сумын алдарт туяач 2 манлай 2 алдарт туяачтай төрөн гарсан байдаг юм байна. За ингээд өнөөдрийн хурдан мөрдийн уралдаан шүтлэн насны мөрдийн уралдаанаар эхлэхэд бэлэн болдоо. Шүтлэн насны мөрд газраас төгөлсөн хурдан чандаас 24 хөлгүүд гарааны хөрөмж рүү хөдлөхийн өмнө хэмжилтэндээ орж байгаа мөчийг үзэж та бүхэндээ харуулж байна. За энэ нутгаас төрөн гарсан уугуул болон энэ нутгийн харьяат улсын алдар цолтой уяачдыг чухалчтан дурдвал Монгол улсын малдаа уяач Чоочмагийн цэрэн дижид гэдэг хүн бол энэ нутгийн уугуул хүн юм байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Чоочмагийн цэрэн дижид Монгол улсын малдаа уяач гэж зарлуулдаг. За Саахан Долоо сумын уугуул иргэн юм байна. За мөн Дорногов аймгийн Саахан Долоо сумын харьяат уугуул Дорногов аймгийн Сайн Шан сумын харьяат Монгол улсын малдаа уяач Адуулчин Нямбаатар гэсэн хоёр малдаа уяач төрөн гарсан байдаг бол Монгол улсын алдарт уяач Гомсүрэнгийн Атиа сүрэн гэж Говьсүмбэр аймгийн Шивээ гол сумын харьяат Монгол улсын алдарт уяач энэ нутгийн уугуул хүн бол Монгол улсын алдарт уяач Хужирын Жамбал гэж Монгол улсын авраг малчин гавшгаа тэмээчтэн гавшгаа малчин гэдэг олон алдарт чиглэлийг хүртэж байсан Хужирын Жамбал гэсэн гэж Монгол улсын алдарт уяач энэ нутгийн алдарт уяач байжээ. За ингээд хурдан шүтлэн насны морьд гарааны төхөөрөмжөнд хүрсэн байгаа мөчийг үзэж та бүхэндээ харуулхад хэдхэн мөчийн дараа мандайдагч мандах наран өөдөө дохоогон өргөж буулгаснаар хурдан шүтлэн насны морьд нэгэн зэрэг сайхан иргэнэ. За энэ нутгаас улсын баяр нааданд 1946 онд 46 оны ардын хувьцагын 25 жилийн ойд цэрэн даш гэж хүн хязаалан зээл дүрэгийн айргийн тав оролцож байсан байдгийн байна. Өнгөрсөн жилд насан туршийн Эрдэнэ төгс уяач улсын бүсийн уралдаанд хурдан хөрмөрөө насны мөр амаа үзүүнд оролцуулсан гэдэг алдар цуун мандсан айрыг түрүү авсан олон сайхан түүхэн яруу алдар бичигдэн үлдсэн байдаг. Дорногов аймгийн цаахан талаас өмнө зохион байгуулагдж буй Дулааны хурд 2026 аймгийн хаврын мөсийн урд мөрдийн уралдааны шүтлэн насны морьд гарааны төхөөрөмжийн дээрээс хэдхэн мөчийн дараа ирэхэд бэлэн боллоо. За мандайдагч тохоогон ирэхэд бэлэн боллоо. За ингээд Дулааны урд 2026 хаврын мөсийн урд мөрдийн уралдааны шүтлэн насны морьдийн уралдаан гарааны төхөөрөмжийн ард эгэнсэн байна. За тохиогдоо хорж идөө. Их нутгийн үүдэн гэсэн Дорногов аймгийн Саахан Долоо сумнаа зохион байгуулагдж буй Дулааны урд 2026 хаврын хурдан мөрдийн уралдааны шүтлэн насны мөрдийн уралдаан дөнгөж ирэнгүүт өмнөн дээр Дорногов аймгийн Хамбог сумын аймгийн алдарт туяач Бодхүүгийн дэндүү самбын хурдан Дэтэм халзуу үрээ сумын алдарт туяач Мөг Тогтоодын Нэргүү Баатар уяа солгогийн харуулсан өнгөн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнгөний үрээнүүд донд Дорногов аймгийн Саахан Долоо сумын уугуул Хатанбулаг сумын алдарт туяач Хүрл Баатрын Өсгөөний ордон зээр дүрээ тэр өнгөний үрээнүүд дундхан талд уршилж байгаа харагдаж байна. За энэ хамгийн наадлаар урагшлаад байгаа хурдан бор үрээ бол Дундгов аймгийн Үлдэл сумын уяач Адиа Баатарын Отхон даваагийн хурдан бор үрээ энэ бөө үрээнүүдийн хамгийн наадлаар эмээлтэй үгтэй урагшилж байгаа харагдаж байна. За өнгөний үрээнүүд дотор бол Өмнөдгов аймгийн Хамбог сумын уяач Бодхүүгийн дэндүү самбын хурдан Дэтэм халзуу үрээ өнгөрсөн хിവэрээ байгаа бол хамаа үзүүн дээр 10 номер дамардсан Дорногов аймгийн Саахан Долоо сумын уугуул Хатанбулаг сумын суугуул сумын алдарт туяач Хүрл Баатрын Өсгөөний ордон зээр дүрээ хамаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Айргийн 3 дээр Дорногов аймгийн Саахан Долоо сумын Дорногов аймгийн Сайн Шан сумын харьяат хурдан зээр дүрээ нэг гараад ирсэн байгаа харагдаж байна. Өнөөдөр Сайн Шан сумын Зүртмийн Отхон Батын хурдан зээр тал зүрээ өнгөний үрээнүүдийн ард дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа. За өнгөн дээр Бодхүүгийн дэндүү самбын Дэтэм халзуу үрээ хിവэрээ хамаа үзүүн дээр Дорногов аймгийн Саахан Долоо сумын уугуул Хатанбулаг сумын харьяат Хүрл Баатрын Өсгөөний ордон зээр дүрээ шүтлэн насны морьдын уралдааныг өнгөлөөд эхэлж байгаа харагдаж байгаа бол за хамаа үзүү айргийн 3 дээр урагшлаад байгаа сайхан засмал дэлтэй хурдан бор үрээ нэг харагдаж байна. Дундгов аймгийн Үлдэл сумын Адиа Баатарын Отхон даваагийн хурдан бор үрээг Баянжарлан сумын аймгийн алдарт туяач Амгалан Батын оюун дэлгэр уяа солгогийн даруулсан өнөөдрийг хөл зингэл наадмын амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За Дэтэм халзуу үрээ хайргийн 3 руу орж байгаа харагдаж байгаа. Энэ хамгийн наадлаар нэг сайхан хөглөө мосын хэр үрээ нэг урагшилж байгаа харагдаж байна.
тэг жарган номертой мордсон энэ урдаа хэрүүрээ болоо. За өнөөдрийг хөл цэнгэл наадмын энэ айргийн 3 дээр гараад ирсэн хэрүүрээ болоо. Дундгой аймгийн Баянжирлан сумын алдарт туяач Баатрин Нэмзовын урдаа хэрүүрээ байна. Баатрин Нэмзовын урдаа хэрүүрээ айргийн 3 дээр одоо урагшлаад байгаа харагдж байгаа. 4 дээр нэг сах хүрүүрээ одоо нэг орж ирж байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дундгой аймгийн Сагантлан сумын ариат Бацаахны дорд самбуугийн урдаа хүрүүрийг аймгийн алдарт туяач заг цүрэнгийн мөнгө амгалангийн одоо унган урдан хүрэн үрээ өнөөдрийг хөл цэнгэл наадмын айргийн 4 лөө одоо орж ирж байгаа харагдж байна. Бацаахны дорд самбуугийн хүрүүрээ одоо өнөөдрийг хөл цэнгэл наадмын айргийн 4 дээр одоо гараад ирсэн байгаа харагдж байна. За айргийн 5 дээр 34 номертой мордсон Батмөнхийн мөнгөчрийн хурдан зээр дүрээ байна. Дорногой аймгийн дэлгэр сумын уяач Батмөнхийн мөнгөчрийн хурдан зээр дүрээг аймгийн алдарт байж Эрдэнчингийн буйнлаг руу ясалгын даруусан айргийн 4 дээр одоо урагшилж байгаа харагдж байгаа. Тэр хамгийн дундхан талд нь нэмнэтэй хол үрээ урагшилж байгаа харагдж байна. Дорногой аймгийн Алтан ширээ сумын ган уйгийн түмэн зэрэг ордоо хол үрээ одоо өмнөний үрээнүүд дотор одоо 6-7-гийн багцаан дотор одоо урагшилж байгаа харагдаж байна. За Дорногой аймгийн Сагантлаа сумнаа зохион байгуулагч Дулааны урд 2026 хаврын хурдан мөрдийн аймгийн бүсийн чанартай хурдан мөрдийн уралдааны шүтэн насны мөрдийн уралдааны өмнөний үрээнүүдийг үзэж та бүхэндээ итгэм хүчин дараа үргэлжлүүлэн одоо тайлбарлан хүргье. За уралдааны зам бол одоо уралдаж байгаа морд одоо машин замаар уралдаж байгаа учраас ямар нэгэн бартаа саадгүй. За дагаж байгаа машинууд бол одоо алсаас одоо дагаад байгаа учраас одоо хүүхдийн номер бас одоо харагдахгүй байна. За итгэм хүчин дараа үзэж та бүхэндээ үргэлжлүүлэн одоо шууд дамжуулан хүргэе. Ган хуйгийн дүмэн зэрэг за бодхүүгийн дэндүү самбын хурдан хүрэн халз үрээ одоо тэр дундгандал үлдсэн байгаа харагдаж байна. За энэ бөө үрээнүүдийн одоо дундхан талд нь урагшилж байгаа нэмнэтэй хол үрээ бол Дорногой аймгийн Алтан ширээ сумын ган уйгийн дүмэн зэргийн хурдан хол үрээ байна. За өнгөн дээрээ тэг 10 номертой мордсон Сагантлан сумын уугуул Хатанбулаг сумын суугуул сумын алдарт байж Хүрдаатрийн өсгөөрийн хурдан зэр дүрээ одоо өнгөн дээрээ хэвээр яваад байгаа аман үзүүн дээр Дундгой аймгийн Үлзий сумын Адиа Бадрын отхон даваагийн хурдан борвыг Дундгой аймгийн Баянжирлан сумын аймгийн алдарт байж Амгалан Батын оюун дэлгэр уясалгын даруусан өнөөдөр аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За айргийн 3 дээр Дундгой аймгийн Баянжирлан сумын уяач сумын алдарт уяач Баатрин Нэмзовын хурдан хэрүүрээ одоо энэ хамгийн наадтайр нь зөв талд нь урагшлаад байгаа харагдаж байна. За айргийн 4 дээр одоо урагшлаад байна. Бацаахны дорд самбуугийн хурдан хүрүүрээ одоо мөн багшиг байна. Дорногой аймгийн Сагантлан сумын уяач Бацаахны дорд самбуугийн хурдан хүрүүрээ бол одоо аймгийн алдарт уяач Занцүрэнгийн мөнгө амгалангийн одоо унган одоо хурдан хүрээ. За айргийн 5 дээр Алтан ширээгийн Дорногой аймгийн Алтан ширээ сумын уяач ган уйгийн түмэн зэрэг хурдан хол хүрээ. Айргийн 5 дээр одоо урагшлаад байгаа харагдж байна. За өнгөн дээр юм одоо Сагантлан сумын уугуул өсгөөрийн одоо хурдан зээр дүрээ өнгөн дээрээ хэвээр яваад аман үзүүн дээр Дундгой аймгийн Үлзий сумын уяач Отхон даваагийн хурдан бор үрээ одоо айргийн 3 дээр одоо гараад ирсэн байгаа. Дундгой аймгийн Баянжирлан сумын алдарт уяач Баатрин Нэмзовын хурдан хээр үрээ аман үзүүн дээр хэвээрээ айргийн 3 дээр Дундгой аймгийн Үлзий сумын Адиа Бадрын Отхон даваагийн хурдан бор үрээ одоо айргийн 3 дээр айргийн 4 дээр Дорногой аймгийн айргийн 4 дээр Дорногой аймгийн Сагантлан сумын уяач Бацаахны дорд самбуугийн хурдан хүрэн үрээ одоо айргийн 4 дээр айргийн 5 дээр Дорногой аймгийн Алтан ширээ сумын уяач ган уйгийн түмэн зэргийн хурдан хол үрээ байна. За сум орон нутгийн нааданд бол одоо айргад төрүүлж байсан хурднан баталсан энэ жил одоо дан уян дээрээ ирсэн ган уйгийн түмэн зэргийн хурдан хол үрээ өнөөдөр хэзэнгид наадмын айргийн 5 дээр урагшлаад байгаа харагдаж байгаа. Хурдан бутуу үрээ араас нэг урагшилж байгаа харагдаж байна. За энэ хурдан бутуу үрээ бол Дорногой аймгийн Сагантлан сумын уяач Чулуунбатын их жаргалын хурдан будан үрээ байна. Чулуунбатын их жаргалын хурдан будан үрээ одоо зөв талдаа. За буруу талдаа урагшлаад байгаа. Батмөнхийн мөнгөчрийн хурдан зээр дүрээг аймгийн алдарт уяач Эрдэнчингийн буйнлаг руу ясалгын харуулсан өнөөдрийг хэзэнгид наадмын нэг 6-7 дээр одоо 2 үрээ холбоотой урагшилж байгаа харагдаж байна. За өнөөдрийг хэзэнгид наадмын 6-7-гийн 2 үрээг үзэж та бүхэндээ харуулхад Батмөнхийн мөнгөчрийн хурдан зээр дүрээг Эрдэнчингийн буйнлаг аймгийн алдарт уяач Эрдэнчингийн буйнлаг руу ясалгын харуулсан айргийн 5 дээр түмэн зэргийн хурдан хол үрээ хэвээрээ юм байна. Айргийн 4 дээр Бацаахны дорд самбуугийн хурдан хүрүүрээ айргийн 3 дээр за 2 үрээг одоо араас нь нэмрүүлж байгаа харагдж байна. Айргийн 3 дээр одоо хурдан бор үрээ хэвээрээ яваад байгаа. Дундгой аймгийн Үлзий сумын харьяат Адиа Бадрын отхон даваагийн хурдан бор үрээг аймгийн алдарт уяач Амгалан Батын оюун дэлгэр одоо уясалгыг харуулсан өнөөдрийн хэзэнгэл наадмын айргийн 4 дээр урагшилж байгаа харагдж байгаа. Зөв талд нь холбоотой яваад байгаа энэ нэмнэтэй хол үрээ бол Дорногой аймгийн Алтан ширээ сумын ган уйгийн түмэн зэргийн хурдан хол үрээ байна. Ган уйгийн түмэн зэргийн хурдан хол үрээ айргийн 3 дээр айргийн 5 дээр Дорногой аймгийн Сагантлан сумын уяач Бацаахны дорд самбуугийн хурдан хүр үрээг одоо 11 настай бэлэг жаргал хүү унжруулж байгаа. Өнөөдрийн хэзэнгэл наадмын айргийн 5 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна.
За өнгөний дөрвөн үрээний байр солигдчихв. За өнгөн дээр бол одоо Дорногов аймгийн Саахан талан сумын уугуул, Хатан булаг сумын суугуул, сумын алдарт байж Хүрлбаатарын өсгөөрийн ордон зэрлдвэрээ хэвээрээ юм байна. Ама үзүүн дээр Дундгов аймгийн Баянжирлан сумын уяаж Баатрын нэмзүй ордон хэрүүрээ харагдаад өнгөрсөн айргийн тавын өрөөрөө одоо үзэгч тав хүннээ харагдаж байна. За өнгөн дээр нь бол одоо Саахан талан сумын уугуул, Хатан булаг сумын арья сумын алдарт байж Хүрлбаатарын өсгөөрийн ордон зэрлдвэрээ инх төрийн сад дэлгэн онцордож байгаа өнөөдөр өнгөн дээр одоо сэлгүүхэн гарч ирээ хөдөлсөн байгаа харагдаж байна. Сүхбаатар аймгийн Мөнххан сумын уяаж гал одрохын гам мөнхийн одоо унган ордон зэрлдвэрээ өнөөдрийн зингил наадмыг өнгөрсөн байгаа харагдж байгаа. Ама үзүүн дээр Дундгов аймгийн Үлзий сумын аймгийн алдарт уяаж сумын алдарт уяаж Баатрын нэмзүй ордон хэрүүрээ одоо ама үзүүн дээр юм байна. За хоёр үрээ газрын хүнтрэгүүн дээр одоо тарлж байгаа харагдж байна. Мөр өрөө бол эндээс одоо арайч болоогүй байгаа да. Айргийн 3 дээр Дундгов аймгийн Үлзий сумын Адиа Базрын отхон даваагийн ордон бор үрээ одоо айргийн 3 дээр хэвээрээ байна. Засам дэлтэй саахан бор үрээ өнөөдрийн зингил наадмын айргийн 3 дээр одоо хүүхэд өнгөний 2 үрээний араас нэг дашуур хэрүүж үзэж байгаа харагдаж байна. За ингээд одоо Дорногов аймгийн Саахан талаас өмнө зохион байгуулагч бий. Дулааны урд 2026 аймгийн хаврын бүсийн урд мөрдийн уралдааны шүтлэн насны мөрдийн уралдааны өнгөний одоо үрээнүүдийг үзэгч та бүхэндээ харуулж байна. За өнгөн дээр бол одоо Дорногов аймгийн Саахан талаас өмнө угаад Хатан булаг сумын суугуул сумын алдарт уяаж Хүрлбаатарын өсгөөрийн ордон зэрлдвэрийг инх төрийн сод билгэн унж уралдаж байгаа. Сүхбаатар аймгийн Мөнххан сумын гам мөнхийн унган ордон зэрлдвэрээ энийг хоёр зингил наадмыг өнгөрсөн байгаа харагдаж байгаа бол Дундгов аймгийн Баянжирлан сумын алдарт уяаж Баатрын нэмзүй ордон хэрүүрээ ама үзүүн дээр хэвээрээ маа. За өнөөдөр одоо өсгөөрийн ордон зэрлдвэрээ бол одоо үнэхээр одоо юмтай handlахааргүй одоо магнатан доосгүй гарч ирээд одоо магнатсан байгаа харагдаж байна. За ингээ барайны баруун өндөрлөө гарч ирэхэд бол Саахан талан сумын уугуул, Хатан булаг сумын суугуул, сумын алдарт уяаж Хүрлбаатарын өсгөөрийн ордон зэрлдвэрээ өнгөрсөөр одоо ингээ барайны баруун өндрөөс одоо тонгоож байгаа юм дээ. За эндээс газар өнтөргөө хүүхдүүд одоо морд нэлээд ширүүхүүлтэй урагшлах баг. За мандайлагчийн машиныг бол одоо ингээд моциклоор хийсэн байгаа нь арын хамордонд одоо тоос шороо багтай үнэхээр одоо давуу талтай зөв шийдвэр болжээ. За ингээд одоо ордон шүтлэн насны мордын уралдааныг Дорногов аймгийн Саахан талан сумын уугуул, Хатан булаг сумын суугуул, сумын алдарт уяаж Хүрлбаатарын өсгөөрийн ордон зэрлдвэрээ түрүүлгээр түмэн альтыг эсэхэд одоо байгалийн газаргүй одоо барайны одоо баруун өндрөөс одоо бууж байгаа юм ээ. За ингээд өнөөдрийн хэр зингил наадмын ордон шүтлэн насны мордын уралдаан газраас өгүүлсэн ордон шандас 24 хүлэг одоо хурц хянцаан шалгасан. За ингээд өнөөдрийн хэр зингил наадмын шүтлэн насны мордын уралдааны Түрүү магнад 10 жилээр өгүүлэхээр одоо газрын одоо ихэнхийг хөдөлсөөр угаад барайны одоо авдгаар хүмүүсийн адууд үзэгчдийн адаг руу орж ирж байгаа. Энэ ордон зэрлдвэрээ бол Хатан булаг сумын суугуул, сумын алдарт уяаж Хүрлбаатарын өсгөөрийн ордон зэрлдвэрээ түрүүлэнгээр түмэн олныг байсгалаа. За мөн үзүү Дундгов аймгийн Баянжирлан сумын уяаж Баатрын нэмзүй ордон хэрүүрээ айргийн 3 Дундгов аймгийн Үлзий сумын уяаж Адиа Базрын отхон даваагийн ордон бор үрээ айргийн 3 турталсан бол Дорногов аймгийн Алтан ширээ сумын уяаж гам уйгийн түмэн зэргийн ордон уулрээ айргийн 4 турталлаа. За айргийн 5 дээр Дорногов аймгийн Баянжирлан Дорногов аймгийн Саахан талан сумын уяаж Бацаахны дор цамбуугийн ордон хүрэн үрээ одоо айргийн 5 турталлаа. За 6 дээр Саншин сумын Жүлбэ отхон батын ордон зээг талбараа ордсон. Одоо Дорногов аймгийн Дэлгэн сумын уяаж Батмөгийн мөчрийн ордон зэрлдвэрээ орж байгаа харагдж байна. 8 дээр Саншин сумын Өрнөлтийн уган баярын ордын хэрүүрээ одоо орж байгаа харагдж байна. 9 дээр Мандахын одоо од хүүгийн бөксөлгөөний ордон саар дүрээ гэсэн одоо нарийн зэрэг хүлгүүд хурдлаа. За би Дорногов аймгийн Саахан талан сумын уугуул, Хатан булаг сумын суугуул иргэн Хүрлбаатарын өсгөөр гэдэг нь байна сумын алдарт байж. За ордон зэрлдвэрээ өнөөдөр одоо өнгөрсөр байгаа сайхан төрүүллээ тийм ээ. Удамгшил өнгөрсөн амжилтыг сэрүүлвэл. Энэ бараг битүүрх үрээр хаврын уралдаанд нэг төрүүлсэн. Тэгээд Сүхбаатар аймгийн Мөнххан сумын бороо бүрвж авгаа адуу нэгт онгон сумын намхаа мөнх эрдэнэ гэдэг үний азар нийтвэл гал мөнхийн гал удрахын гам мөнх гэдэг манай хураахын өрөө амаа тэгээд сайхан уралд сайхан төрүүллээ. Өдөр нутгийнхаа аймгийн бүс төр сайхан төрүүллээ. Сайхан байна, баяртай байна. За Дундгов аймгийн Баянжирлан сумын хамгаалалтын аюулгүй гэдэг юм байна. За хурдан бороо өнөөдөр сайхан харагдлаа тийм ээ. Удамгшил болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлээ. За удамгшил нь унгаад туух маань. Их тал нь энэ Дундговын өндөр шүлийн хяндагийн бүр мартагч манай найз ядууны хонгорог гэдэг юм. Манай тань хумаа. Урдамны яаж уралж байна? Энэ жижиг наадам тэгээд орцоо тэгээд манай энэ Дундговын Үлзийт отхон даваа гэж найз өөрөө байгаа. Тэгээд над дээр бигдэх юм аа тэгээд. Өнөөдөр 3 турлоо байстай байна.
За намайг Дундгой аймгийн Баян Жаргалан сумын Баатрын Нямзав гэдэг юм байна. За хэрвээ сайхан уралдаж хамаг үзүүнд дурдлаа тийм үү? Удам мөкшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй та. За удам өгшил Сүхбаатарын Түмэн зүгт одоо Наран гэрэл найз юм унгаад. Урд өх амжилт гэвэл дааганда говь сүмбэр төрүүлээд Сүхбаатарын баруун бүс айрагдаа сумынхаа 100 жил айрагдсан. Энэ жилийн баяр наадмын нээлт одоо сайхан айргаар эхэлж байна тийм ээ. Та одоо нийт Мордон Монгол түмэнд одоо баярын мэдлэгээ дэвшүүлээ. Энэ сайхан яа зааж. За энэ сайхан талаас мөн сайхан ирж уралдлаа. Анх удаа ирж уралдаж байна. Баяр наадам сайхан боллоо. Зохион байгуулалт сайтай. Сайхан наадам боллоо да. За өшөө дахин олон айраг хүртээрээ дахин баяр хүргэн. За баярлалаа. Мөн алтан цэрэг самын Гаогийн Түмэн цэрэг гэдэг. Гаогийн Түмэн цэрэг. Тий. За хул хүрээнийхээ удам мөкшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. Энэ цэрэндэж байгаа хүү Батгад түүний адууных. Юу нэ? Энийг дааганда хоёр жүдэнд энэтэй хоёр орж байгаа. Хоёр туралтай. Сая сайхан дөрвөллээ. Араас сайхан нэг гэж уралдаж байна. Тэгс. Араас нэг 7-8-ийн борон дээр гарч ирээ тэгээд явж байгаа. Дөрөв турлаа. За танд баяр хүргэе. Үзэгч түмд өөрийгөө танилцуулъя. За баярлалаа. Намайг Дарнагын сайхан талаас юм. Залуу байж Бацаагрын төрсөн мө гэдэг. За хүрүүрэнийхээ удам мөкшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүл. За энэ битүүрээ нодлон дааг ганц нэг уралдаа тэгээд энэ жил битүүрээ энэ аймаг алдарт тоёж занцрангийн мөнгө хамгаалах юм маань адуу нүрэ байгаа. Рэхжин кайдын камгалангийн сүлдэрний сайн мөтрийн далбаг намруулан мандуулаад ингээ олон атомчтай хорончулсан Дарнагын аймгийн сайхан дулаан сумын хаврын баруун бүсийн уралдаанд нь харигд төрүүлсэн эрэмгийн жавхлан шүтлэнгүүд их нийцэн хүн алдар нэрийг нь дурдвал төрөө магнай торгон жолоо Дарнагын аймгийн хатан булаг сумын алдар туяаж өсөх хөрийн хэр зэр авангуй цэжачи тачи уралдаж араа дутж Дундгой аймгийн Баян Жаргалан сумын алдар туяаж нэн зовыг хэр араас нэхэн урдалсан Дундгой аймгийн үлзий сумын залуу яа зотон даваагийн бор араас нэхэн урдалсан Дарнагын аймгийн алтан ширээ сумын залуу яа Түмэн цэргийн хол араас нэхэн урдалсан Дарнагын аймгийн сайхан дулаан сумын Жаргалан туягийн залуу яа Дөрөд самбуугийн хүрэн эдгээр хурдан хөлгүүдийн нэрхэм шинжингээвэл эцэн Чингис хааны ичдэн амийн шаргатл өргөн тэн магнанд нэрдний буян шингсэн өрнөн уучим чэжиндэн бэрийн загсан дотторсон тоо сайхан чихэндэн сэрэлэн цоон элэрсэн төгрөг хархан нутанд эдрийн залбаа гэлэлсэн эмэл сайхан хурдан хөлдөг мараараа Монгол хүний хэмэр сүлдэн марын дээрээ цацарч байдаг хурдан сайхан хөлгүүд нь хуурын өгсөг тэртэрч хөрхөн цовоо хөгтүүдийн ханган дагсарч буган халуун сайхан хамрын буян хурсан адуун сүргээс дэлхийн талыг эзлээд ирсэн дайцын нумх тэртээ урдан хөлгүүдийн өгшил алтайхан гайгав хартаглаг удам Монгол орондоо эзэндээ нөхөр болсон ижилдээ сор болсон эрэмгийн хурдан хөлгүүдийг нь ган төмөрмга тагархэн зузаа тэнглэгтэй гарч өвтөрдөггүй жолоотой тухайлж зэнгэтсэн хацаараар нь төрөг бийг нь насралаа төгсүүлэн багаад усан хөлсийг нь насгаруулан уужим амцагийн задаж унтаалыг нь тохируулан сувдан хөлсийг нь насгаруулан саалуягийн тохируулж өрхөн онгор хаалаатай хөгтүүдээрээ уяа таруулан гайгаалуулсан Түмэн олон актынасаа цоолн нэгдэж түмэн ардын цэнгэл наадан төрүүлэн ирж алтан өмсөртэй мөнгөн доктортой холтой хариг цагаагаар медалгаж ар долныгоо арун зүгтэй хурайлуулж асар болгоны өдөн дамын ангалзууж хөлдөг мөрний чадлыг гайхуулагч хүн болгоны сэтгэлийг босгуулагч хунгийн жигүүр хулангийн тоостой бат сайхан хөлгүүдээ Дарнагын цэцэргийн 2026-ны 4-р сарын 24-ний өдрийн 2-р дугаар зөвхөн даа. Цаахлаас өмнө долооны хурд мөрөс бод өөрсдөө холбооноос зохион байгуулж
аймгийн хамрын бүсийн уралдаанд таны улс соосон зэвд цэцгүй хурдшаан төслөг Чөлөн насны мөрдийн уралдаанд тодмогны турган жолоор болж профессионал бол өргөмжлөний даа мөнгөн шагналаар шагнаа. Улааны үлгэрийн спортын холбооны төргөн энэ эрдэнэ төгс ийм хөтөлж аймгийн алдар туяач энэ эрдэнэ төгссөн байна. Аймгийн хамрын сургуульд яг төсөл хүмүүсийн нэрүүдээ Хөрөнгөний тусгай урд мөрөс фотоист хамгааны төлөвөн аймгийн алдар туяач насан туршийн эрдэнэ төгс амын хөцөг сумын малчин сумын зан хүн самбын хотын гэрбэл аймгийн алдар туяач аймгийн гэрэг аймгийн алдар туяач гандан сэргийн мөн хамгаалгын гэрбэл аймгийн гэрэг сумын алдар туяач гамбатгийн гэрийн гэрбэл аймгийн тавыг сумын алдар туяач отхон гэрийн өсгөрийн тус байж сагсан байна. Дорногов аймгийн сайхан дулаан сумнаа зохион байгуулагч Дулааны урд 2026 аймгийн хаврын бүсийн урд мөрдийн уралдааны нээлт болж байгаа гэдэг үзэгч та бүхэнд нэмэлт хэлж байна. Дорногов аймгийн сайхан дулаан сумын Дулааны урд мөрийн спорт вэштэй холбоо 1998 онд анх байгуулагдаж өдгөө тэргүүн хийж буй аймгийн алдар туяач насан туршийн эрдэнэ төгс тэргүүн бол одоо 6 дахь тэргүүнээр 2022 онд сонгогдсноос хойш аймгийн бүсийн уралдааны анхлан одоо энэ нутгийнхаа дэнжис дээр өндөр их даван дээр зохион байгуулж байгаа нэ. Дорногов аймгийн сайхан дулаан сумын Дулааны урд мөрийн спорт вэштэй холбооноос нийтдээ одоо 30 гаруй аймгийн алдар туяач 60 гаруй сумын алдар туяач 2 мандаа уяач 2 алдар туяачдаа дүн гарсан байдаг юм байна. Энэ нутгийн уул яг энэ нутгийн одоо дэмжтэй хөтөлж тэмцсэн одоо 2 мандаа уяач нэг улсын алдар туяач байдаг. Монгол улсын мандаа уяач Чоожмагийн Цэрэн Бижид, Монгол улсын мандаа уяач Адуучи Нямбаатар, Монгол улсын алдар туяач Гомсрынгийн Ажаа сүрэн, Монгол улсын алдар туяач Өжрийн Жамбал гэсэн одоо хатар цогтой улсын алдар туяачид энэ нутгаас дүн гарсан байдаг юм байна. Мөн одоо 1946 оны ардын өвсгөлийн 25 жилийн ойд Цэрэн дэш гэж одоо энэ нутгийн сайхан эрдэнэ хуурал хурдан зэрэгтрэгээ улсын хоёр нааданд айргийн 5 хурдлуулж байжээ. Мөн одоо Өжрийн Жамбал агсан бол 1999 онд Боржигны төвийн бүс уралдаанд одоо хонгор мороо айргдуулж байсан. Мөн одоо Дорногов аймгийн Хотын уралдаанд 3 айраг хөтөж байсан гэдэг одоо энэ нутгаас төрөн гарсан цууд хурдан хөлгүүд болон алдар цууд одоо эрдэнэ туяачид олон сайхан төрөн гарсан байдаг юм байна. Ингээд Дорногов аймгийн сайхан дулаан сумнаа зохион байгуулагч Дулааны урд 2026 аймгийн хаврын бүсийн урд мөрдийн уралдааны сонгомл дундаас мөрдийн уралдааныг үзэж та бүхэнд бэлтгэн хүргвэл өнгөн дээр аминд сайхан хар үрээ одоо гараад ирсэн байгаа харагдж байна. Дорногов аймгийн эрдэнэ талаас сумын алтан уягийн төлгөөний урдаа хар үрээ байна. Лантуг аймгийн алдар туяач Лантугийн алтан уягийн вэ соргогийн даруулсан урдан хар үрээ өнөөдрийг хоёр цэнгэл наадмын өнгөний 2 үрээн дээр одоо айлтан гараад ирсэн байгаа харагдж байгаа. Дорногов аймгийн дэлгэр сумын алдар туяач Нямагийн бат цаахны урдан хар үрээ одоо өнгөн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Ховд аймгийн Чандам сумын байс Баатар хүүгийн бүрэг зэрэглэлийн унган намгатай урдан хар үрээ байна. Айргийн 3 4 дээр одоо урдан зээг дүрээ гараад ирсэн байна. Монгол улсын додмонлоо уяач Дастигийн догдорчийн унган намгатай урдан зээг дүрээг аймгийн алдар туяач насан туршийн эрдэнэ төгс уяа солгогийн даруулсан өнөөдрийг хоёр цэнгэл наадмын өнгөний үрээнүүд дотор гараад ирсэн байгаа харагдаж байгаа. Энэ бөө үрээнүүдийн хамгийн наадлаар нь Дорногов аймгийн мандах сумын алдар туяач Гамбаярын онон мөрөнгийн урдан хамар цагаан өрөөрөө одоо энэ хамгийн наадлаар одоо гараад ирсэн байгаа харагдаж байна.
За энэ бөөн үрээнүүдийн тэр дундхан талд одоо цагаан бут үрээ одоо нэг яваад байгаа харагдаж байна. Тэр цагаан бут үрээ бол Дорногов аймгийн Мандах сумын уяач Ганцхан дэх жаргалын ордон цагаан бутун үрээ байна. Энэ бөөн үрээнүүдийг өнгөлөөд байгаа ордон зээрдрүүд одоо за өнөөдрийг баяр цэнгэл наадмын одоо Дорногов аймгийн Эрдэнэ сумын Батчимгийн амар төвшингийн ордон сартай зээрдрэг одоо Батчимгийн Бат Эрдэнэ уяач толгойн харуулсан энэ бөөн үрээнүүд одоо дунд яваа харагдаж байна. За тэр гол дээр яваа одоо цагаан зэвшин нэмнэтэй одоо цэнхэр зэвшин нэмнэтэй ордон хэрүүрээ одоо нэг харагдаж байна. За тэр бол одоо Дорногов аймгийн Улаанбаатар сумын яаж Батбаярын амар болтын ордон хэрүүрээ байна. Монгол улсын додмонлоо яаж одоо Батхүрлийн мат төлзээ буюу одоо дуграа додын одоо унган намхтай ордон зээрдрээ өнөөдрийг хоёр цэнгэл наадмын одоо нэг 7-8 багцаан дээр дундлын ийн дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За 6 дээр одоо засмаллэлтэй хэрүүрээ одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. Тэр бол одоо Батбаярын амар болтын ордон хэрүүрээ байна. За Батбаярын амар болтын хэрүүрээ одоо 8 дээр. За 6-гийн хэрүүрээ одоо хүүхдийн номер харагдахгүй байгаа. Цагаан бод үрээ одоо арын бөөрөнөдийг өнгөлөөд араас нүмерж орж байгаа харагдаж байна. Дорногов аймгийн 76 сумын уяач Ганцхан дэх жаргалын ордон цагаан зоохор үрээ энэ аймгийн алдарт байж Ганцхан дэх жаргалын цагаан зоохор үрээ бол одоо 5 аймгийн бүсийн уралдаанд одоо хайрагдаж төрүүлсэн гэж байсан санагдаад байх юм. За өнөөдрийг хэл цэнгэл наадмын хөнгөний өрөөнүүд одоо энэ хамгийн наадлаар 34 номертой мордсон Дорногов аймгийн цагаан 7 сумын харьяат аймгийн алдарт байж Хорос сүрэнгийн ундрах эрдэнэ ордон зээрдөр байна. За Хорос сүрэнгийн ундрах эрдэнэ ордон зээрдөр өнөөдрийг хэл цэнгэл наадманд дуршилж байгаа харагдаж байна. За 145 номертой мордсон сайн шан сумын алдарт байж Эрдэнэ очрын Сумьягийн ордон хүрээ алд зүрэг одоо тэр ягаан касктай хүүхдээ эмэгтэй хүүхд тунаа тэр дундхан талаар уршиж байгаа харагдаж байна. За өнөөдрийг хэл цэнгэл наадмын одоо Эрдэнэ очрын Сумьяа яаж 2 хүрээ алд зүрээтэй ирсэн байсан. 1 хүрээ алд зүрээ нь одоо өнгөний үрээнүүдтэй уршиж байгаа харагдаж байсан. За тэр одоо өнгөн дээр одоо уршлаад байгаа тэр айргийн 3 дээр одоо уршиж байгаа харагдаж байна шүү. Эрдэнэ очрын Сумьягийн ордон хүрэн алд зүрээ өнөөдрийг хэл цэнгэл наадмын айргийн 3 дээр одоо уршлаад байгаа харагдаж байна. Энэ одоо 2 хоногийн өмнө зохион байгуулагдсан Дорногов аймгийн 70 жаргалын сумнаа зохион байгуулагдсан 70 кап уралдааны Оржигны Конгор морин спорт өвчтэй холбооны нэрмжид Конгор дундаас нэмэртийн уралдаанд 6 дурдлаад нэг айргийн арганаар хурдалчаад ирсэн. Өнөөдөр одоо дутуугаан гүцэж дундуураа дүүргэхээр ирсэн байгаа үзээ. За ингээд өнөөдрийн хэл цэнгэл наадмын Амаа үзүүн дээр Дорногов аймгийн дэлгэр сумын алдарт байж Нямагийн бат цаахны ордон харуулаа одоо Амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнгөн дээр бол одоо ордон зээрдрээ Эрдэнэ очрын Сумьягийн ордон зээр тал зүгээрээ одоо өнгөсгийн хээрээ байгаа. Амаа үзүүн дээр одоо Нямагийн бат цаахны ордон харуулаа. За айргийн 3 дээр 4 дээр одоо Ганцхан дэх жаргалын ордон цагаан бот үрээ яваад байгаа. Аймгийн алдарт байж Ганцхан дэх жаргалын ордон цагаан бот үрээ бол одоо өнөөдрийг цэнгэл наадмын айргийн 4 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За Ганцхан дэх жаргалын ордон цагаан зоохор үрээ бол одоо ингээд 6 дээр одоо уршлаад байгаа харагдж байгаа. Ховд аймгийн Чандман сумын уугуул Баатархүүгийн бүрэг жаргалын унган намхтай Нямагийн бат цаахны ордон харуулаа одоо жаахан харагдаж байгаа харагдаж байна. За Алтан уягийн дүлгөөний ордон харуулаа одоо арын бөө үрээнүүдтэй нэг хөдлөх гэж үзээд одоо үлдэж байгаа харагдаж байна. Дундгой аймгийн Эрдэнэ сумын яаж Алтан уягийн дүлгөөний ордон харуулаа одоо суугаад үлдэж байгаа харагдаж байна. Морд өнгөж ирэнгүүд хөнгө авч уралдаад байсан. За ингээд өнөөдрийг хоёр цэнгэл наадмын одоо 6 дээр одоо Дорногов аймгийн Мандах сумын аймгийн алдарт байж Ганцхан дэх жаргалын ордон цагаан бот үрээ 6 дээр. За 7 дээр Дорногов аймгийн сайн шан сумын яаж Эрдэнэ очрын Сумьягийн ордон хүрэн алд зүрээ одоо 7 дээр одоо уршиж байгаа харагдаж байгаа. 8 дээр одоо нэг сайхан хээр үрээ одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За 5 дээр Баянгор аймгийн Шаргалжууд сумын яаж Сүхнэмээ одоо ордон хээр үрээ одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За 45 номертой морцсон ордон хээр үрээ Баянгор аймгийн Шаргалжуудын одоо Сүхнэмийн дорчлогын ордон хээр үрээ яасан байна. За ингээ өнгөн дээр бол одоо Эрдэнэ очрын Сумьягийн ордон зээрдрээ байгаа. Амаа үзүүн дээр Завхан аймгийн Досногын сумын харьяат Тэндэн дөржин бэлдэж цанцангийн ордон хүрэн алд зүгээрээ одоо Амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Аймгийн алдарт байж насан туршийн Эрдэнэ төвс уяа цалгыг харуулсан өнөөдрийн хэл цэнгэл наадмын одоо өнгө рүү гараад одоо уршиж байгаа харагдаж байгаа бол Дамитаны Норов самбуугийн ордон хээр үрээ айргийн 3 дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За одоо Улаанбаатар сум Дамитаны Норов самбуугийн ордон хээр үрээ өнөөдрийн хэл цэнгэл наадмын айргийн 4 дээр байгаа бол за айргийн 5 дээрээс Дорногов аймгийн Мандах сумын аймгийн алдарт байж Ганцхан дэх жаргалын ордон цаахар үрээ одоо айргийн 4-5-ын багцаан дээр одоо 4 дээр одоо уршлаад байгаа харагдаж байна. Айргийн 5 дээр Баянгор аймгийн Шаргалжууд сумын Сүхнэмийн дорчлогын ордон хээр үрээ одоо Отгон баярын саруул өрөөж уяа цалгыг харуулсан айргийн 5 руу орж ирж байгаа харагдаж байна. За Мандах сумын Цэвэн самбуугийн баяр цэнгэлийн ордон хээр үрээ сумын алдарт байж Үлзий дутгийн саддан уяа цалгыг харуулсан 6 дээр одоо уршлаад байгаа. 7 дээр Дорногов аймгийн сайн шан сумын харьяат сумын алдарт байж
Эрдэнэ очрын сумьягийн урдан хүрэн алз зүрээ одоо долоо дээр уршилж байгаа харагдаж байна. За Эрдэнэ очрын сумьягийн урдан хүрэн алз зүрээг аймгийн алдар туяас тунгалгийн даш болбор уяас олгыг харуулж тар тогтлын нэмсрүү өхөө хэмжүүлж байгаа өнөөдрийг зингэл наадмын одоо долоо дээр одоо айргийн ардхан дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За Эрдэнэ очрын сумьягийн яж одоо одтойхон заахан наадах одоо байгалийн газаргүй өнөөдөр одоо хоёр хүрээ алд зүрээ мартуулсан хоёулаа одоо тархины бөөгнүүд дотор одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн дулааны урд 2026 аймгийн хаврын бүсийн урдан мөрдийн уралдааны сонгомол дундаас нэмэрдийн уралдааныг аймгийн алдар туяас насан туршийн эрдэнэ төгсийн үеийн дээрээс морцсон урдан хүрэн үрээ одоо өнгөлөө гараад ирсэн байгаа харагдаж байгаа болов ганц киндэгч чаргалын урдан зоохор үрээ өнгөний үрээн дээр одоо очиж залгсан байгаа харагдаж байна. Хамаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа. Эрдэнэ очрын сумьягийн урдан хүрэн алз зүрээ одоо засмал дэлтэй хүрээ алз зүрээ айргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. Дамитааны нор самбуугийн урдан хээр үрээ айргийн 4 дээр сүхнэмийн дорж 5-гийн урдан хээр үрээ одоо халтар үрээ айргийн 5 дээр 6 дээр цэвэн самбуугийн баяр цэнгэлээ урдан зэр дүрээ гэсэн одоо бөө үрээнүүд урагшилж байгаа харагдаж байна. За алтан ширээгийн аймгийн алдар туяа баяр цэцгийн өсөх хоёрын хүрэн үрээ одоо сая ард харагдаад өнгөрлөө ногоон нэмнэтэй одоо хурдан хүрэн үрээ одоо сая харагдаад өнгөрсөн. За ингээд өнөөдрийн хэр зингэл наадмын сонгомол дундаас нэмэрдийн уралдааны 7 дээр одоо Эрдэнэ очрын сумьягийн урдан хүрээ алз зүрээ 6 дээр урдан хээр үрээ цэвэн самбуугийн баяр цэнгэлээ урдан хээр үрээ одоо цэнхэр зов чивч нэмнэтэй цэвэн самбуугийн баяр цэнгэлийн сумын алдар туяаш үлзий тогтсон садан муяа салганд харуулсан урдан хээр үрээ өнөөдөр 6 дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. Айргийн 5 дээр хурдан хээр үрээ одоо нэг гараад ирсэн байгаа. Энэ хээр үрээ бол Улаанбаатар сумын яаж Батбаярын амар болтын урдан хээр үрээ Монгол улсын додмонлоо яаж Батхүрлийн Бат үлцгийн унган одоо хурдан хээр үрээ өнөөдрийг хойд зингэл наадмын айргийн 4 рүү одоо орж иж байгаа харагдж байгаа. Эрдэнэ очрын сумьягийн урдан хүрээ алз зүрээ жаахан залаагаад үлдэж байгаа харагдаж байна. За ингээд сонгомол дундаас нэмэрдийн уралдааны айргийн 3 дээр тэг 45 номерт амарцсан Баян Хонгор аймгийн шаргалжууд сумын сүхнэмийн дорж 5-гийн урдан хээр үрэг аймгийн алдар туяач отхон баярын саруул 2 уяас олгыг харуулсан өнөөдрийн хэр зингэл наадмын айргийн 3 дээр одоо гараад ирсэн байгаа харагдж байна. Эрдэнэ очрын сумьягийн урдан хүрэн алз зүрээ гэлтэй хүрээ алз зүрээ нь одоо ингээд 6 дээр одоо хэвээрээ байна. За эмэгтэй хүүхэд тар тухтын нэмсрэн гэж одоо эмэгтэй хүүхэд унжруулж байгаа. За тэг 8 номерт морцсон 59 номерт морцсон алтан ширээ сумын аймгийн алдар туяач баяр цэцгийн өсөх хоёрын хордог хүрэн үрээ одоо 8 дээр одоо сая харагдаад өнгөрлөө. За өсгөрөөд хүүгийн унжуулж байгаа алтан ширээ сумын аймгийн алдар туяач баяр цэцгийн өсөх хоёрын хордог хүрэн үрээг одоо хүүхэд одоо зам жаахан довчлоод одоо цаашаа одоо урагшилж байгаа харагдж байна. Нилээн ширхүү хөлтэй урагшилж байна да. За өнөөдрийн хэр зингэл наадмын хордог сонгомол дунд нас нэмэрдийн уралдааны өнгөний 7 үрээ одоо үзэгч та бүхэнд одоо дэлгэснээ харагдж байна. За ингээд одоо өнгөний 7 8 үрээ бол одоо ингээд яг араасаа одоо цувсан байгаа харагдж байна. За 8 дээр одоо алтан ширээ сумын аймгийн алдар туяас баяр цэцгийн өсөх хоёроо хордоо хүр үрээ байсан бол за өнгөн дээр нь аймгийн алдар туяас насан туршийн эрдэнэ төгсийн үеэс олгыг харуулсан Завхан аймгийн тосон нэргийн сумын яж гиндэн дөржин балжир цэнцэнгийн ордон хүрэн үрээ Монгол улсын додмонлоо байж дасцгийн даг дөржин унган намхтай ордон зэр дүрээ одоо өнгөн дээрээ хэвээрээ юм шиг байна. За ингээ өнөөдрийн хэр зингэл наадмын одоо 7-8 2 үрээ үзэж та хүмүүнээ харуулхад Дорногов аймгийн Саншин сумын Эрдэнэ очрын сумьягийн одоо хүрэн алзан үрээ 2 хүрээ алзан үрээ нь одоо 6-7 дээр одоо хоёулаа байгаа харагдсан бол за өнгөн дээрээ өнөөдрийн хэр зингэл наадмыг Завхан аймгийн тосон зингээ сумын байж гиндэн дөржин балжир цэнцэнгийн ордон хүрэн алзан үрээ өнгөцсөн хэвээрээ амуу зүүн дээр ганцхан дэгч чаргалын одоо хурдан цагаан зоохор үрээ за цагаан зоохор үрээг одоо зүг талаар нь одоо өнгөл үүсэн байгаа харагдаж байна. Дорногов аймгийн уяач аймгийн алдар туяач Мандах сумын аймгийн алдар туяач ганцхан дэгч чаргалын ордон цагаан зоохор үрээ өнөөдрийн хэр зингэл наадмыг өнгөлсөн байгаа харагдж байгаа. Амуу зүүн дээр Завхан аймгийн тосон зингээ сумын байж гиндэн дөржин балжир цэнцэнгийн ордон зэр дүрээ амуу зүүн дээр айргийн 3 дээр Баян Хонгор аймгийн шаргалжууд сумын байж сүхнэмийн дорж 5-гийн ордон халтар үрээ сартай халтар үрээ өнөөдрийн хэр зингэл наадмын айргийн 3 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За 4-5 дээр одоо 2 хээр үрээ ордоо урагшлаад байгаа. Улаанбаатар сумын уяач Батбаярын амар болтын ордон хээр үрээ Монгол улсын додмонлоо байж Батхүрлийн Бат үлзий унган одоо ордон хээр үрээ өнөөдрийн хэр зингэл наадмын айргийн 4 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За 5 дээр одоо Дамитааны нор самбуугийн ордон хээр үрээ одоо 4-5 дээр одоо 2 хээр үрээний одоо байр солигдоод яваад байна. За өнөөдрийн хэр зингэл наадмын өнгөн дээр сэлүүхэн гарч ирээ хөдөлсөн байгаа энэ цагаан зоохор үрээ бол Дорногов аймгийн Мандах сумын яаж ганцхан дэгч чаргалын хурдан цагаан зоохор үрээ 5 аймгийн бүсийн уралдаанд одоо айрагдад төрүүлсэн хурдан зоохор үрээ өнөөдрийн хэр зингэл наадмын төрүүлэн гэр түн олныг баясгахаар одоо газрын одоо хүнтрэгөөн дээр харалж байгаа нэ. За ингээд Дорногов аймгийн Саганлан сумнаас зохион байгуулагдаж буй
Улааны урд 2026 аймгийн хаврын мөсийн урд мөрдийн уралдааны сонгомол дунд насны мөрдийн уралдааны за 14-ийг одоо тарлууллаа да араас нөмөрлөө одоо цагаан цонхруудын одоо амар ухаан явж байсан цагаан цонхруудын одоо аргахаа мөрдүүдийн хөлийн жимээр тарлж байгаа харагдаж байна. За ингээд одоо газрын дэлхий дундаас одоо өнгөлсөөр угаад одоо тарлан ирж төрүүлэн ирж түмэн олныг баясгаж байгаа энэ хурдан цагаан цонхруудын бол Дорногов аймгийн Мандах сумын аймгийн алдар туяач ганцпин нэг чаргалын хурдан цагаан цонхруудын байна. За аймгийн алдар туяач насан туршийн эрдэнэ төгсөй одоо шинжиж авсан хурдан цагаан гүнээс гарсан цагаан цонхруудын төрүүлэн түмэн олныг баясгасан бол амаа үзүүнд Баянгар аймгийн Шаргалжууд сумын туяач Сүхнэмийн дөртөгийн ордын хэрүүрээ амаузунд урдлаа. Хайргийн 3 тосон зүйн сумын яаш гинтэн дөрчин барилжсангийн ордон хүрэн аль зүрээ одоо хайргийн 3 4 дурдлаа. За хайргийн 4 Улаанбаатар сумын яаш Батөрийн амар болдын ордын хэрүүрээ хайргийн 4 хайргийн 5 Дамидааны нор сумбугийн ордын хэрүүрээ хайргийн 5 дурдлсан бол 6 дээр Эрдэнэ өчрийн сумьягийн зэр тал зүрээ хэдхэн хоногийн өмнө 76-аас өмнө 6 дурдлсан. За мөн одоо 6 дурдлж байна. За ингээ өнөөдрийн зингэл наадмын өнгөж уралдаад байсан Дундгой Эрдэнэ сумын алтан үеийн дөлгөөний урдаа харуураа одоо 10 турдалж байгаа харагдаж байна. За би Дорногов аймгийн Мандах сумын аймгийн алдартай байж ганц сумын төгс чаргал гэдэг юм байна. За хурдан цогроо өнөөдөр сайхан уралдаж түрүү магнаа турдлаа тийм ээ та үзэгч хүмүүд удам гүшэд болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. За миний бодвол Дорногов аймгийн Сайгамлан сумын Мөнхбаяр агсны онгон ихтэй эцэг Сүхбаатар аймгийн Халзан сумын Охны Адив ахын азарганы төлөө тэгээ над дэж унгаас өөрийн онгон азар өрөөмөн байгаамаа. Урд өмнө нь яаж уралдан багнах. За дааганда 3 аймгийн 3 сумын 100 жилд хайрагцсан амжилттай шүдлэн өнжөөд энэ жил хязгаарлал үеигдээд анхны уралдаа сайхан төрүүллээ. За одоо өнөөдөр Сагамдлан сумд сайхан дөрөв хүртлээ тийм ээ. Та наадамч олон болоо морьтон төмөндөө одоо баярын мэдлэгээ төвшүүлэхгүй. За тэгээд өнөөдөр Тэнгэр хангаа сайхан байна. Наадам зохион байгуул сайхантай гоё болж байна. Тэгээд бүх сайхан наадамчтай баярын мэнд хүргэе да. За олон наадмын хайраг дөрөв хүртээрээ. За баярлалаа. Би Дорногов аймгийн Улаанбаатар сумын залуу Батөрийн амралт гэдэг юм байна. Энэ миний хэрэг нь удам өглөөл Монгол Улсын талбарт Батөрлийн Батөлцөг дуграйх хамгаалт байгаа. Дуграйх таашааллагч. Аймгийн алдарт Дорногов аймгийн Улаанбаатар сумын аймгийн алдарт Баярмгийн Наранбаягийн ах минь урах. Өнөөдөр бас сайхан харагдлаа. За урд өмнө нь яаж уралж байсан бай багнаснаа. Түүрээ энэ жил анхных нь. За нийт наадамч олондоо баярын мэдлэг. Өн нийт наадам сайхан наадмаар ажиллая. За дахин баярлалаа. Би Дорногов аймгийн Хатмар сумын залуу байж Дамдын нор сан богч юм байна. За хэрүүрээний удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. Миний хэрүүр одоо энэ Дорногов аймгийн 3 загал сумын Бачлын төмөө үлзийн найзын маань онгоор байгаамаа. Сумын наадамд нэг ам үзүүлсээр байгаамаа. Тэгээ багсаа юмд хэдэд орсоо. За дахин баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өөрөө маань хайргийн гороор төвлөө. Би Захуу аймгийн Тосон цэнгэл сумын яриад гиндэн дөржин боловсрч янцсан гэж юм байна. За зэр дүрээний удам өгшлийг танилцуулбал. Зэр дүрээний удам өгшөл Монгол улсын тодмонлоо байж Дач зүгийн давг дөрж гэдэг ах маань даганд надад бэлгэлж ирсэн. Давг дөрж ах юм маань унгаа одоо ах маань сайхан хурдан буян бэлгэлжээ. Ахта маш их баярлалаа. Уяа сойлгын Дорногов аймгийн хариат Сайхан дулаан сумын хариат аймгийн алдар туяач насан тогтохын эрдэнэ төгс найз маань уяа сойлгыг харуулж сайхан уралдаж айргийн 3 тордлоо. Ахыхаа өгсөн хурдан адуугаар найзынхаа нутагт ирж сайхан харагдлаа. Маш их баяртай байна. За дахин баярлалаа. За баярлалаа. За баяр хүргэе танд үзэгч түмэнд өөрийгөө танилцуул. Нэг давсан богийн бэмд орж гэдэг. Тэгээ. Аль аймаг сумын яриа тэр. Дундгой өндөр шил. За өнөөдөр бас алс нутгаас зорж ирж одоо айрыг амслаа тийм ээ. Халтар өрөөнийхөө удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэх. Халтар битүүрээ. Халтар дуграа манлаг юм гаад байгаа. Тэгээ уяач нь том баярын саруулаа гэдэг байсан. Ясаал. Дорногов аймгийн сайн шин сум яриа. Тэгээ сайн шин сум яриа. Аймгийн алдартай байж том баярын саруулаа. За урд өмнө нь яаж уралж байсан үг? Урд өмнө битүүр. Өнөөдөр аймагт оролдог байж өнөөдөр энэ сайхан талаар төлөвлөлт битүүр. Эхлээ анхны оролтонд тий. За дахин баярлалаа. За баярлалаа. Бүрэн өрхөд бүгд найрамдах бүх монголоор тус ардын хувьсгалын яруу түүхэн алдар 100 жилийн ой Дорногов аймгийн сайхан дулаан сумын 102 жил Дорногов аймгийн сайхан дулаан бүсийн баруун бүсийн баяр цэнгэл наадмын сонгол насны мордын уралдаанд нарт төрүүлсэн шандас турдан хөлгүүдийг эзэн уяаш тайлбарлуул
Дорногоомигийн мандах сумын аймгийн алдар туяаж ганц үхийн тэгс жаргалын цагаан бүдэн араас нэхэд аман хөөзөнд баяран хонгор аймгийн шаргал зүүц сумын залуу уяаж дор тавгийн сартайхаар айргийн гурав завхан аймгийн тосон зэнгэл сумын баялжирын хүрэн алзан айргийн дөрөв Дорногов аймгийн Улаанбаатар сумын залуу уяаж ариун болтын хаар айргийн тавд Дорногов аймгийн Хатан бүлэг сумын залуу уяаж Норов самбуугийн хаар эдгээ хурдан дуунуудыг Дорногов аймгийн сайхан дулаан сумын алдар хүнтэй алгэрэн асрын үдэн далтан соён бод туугийн дэргэд ард олон үзэгч наадамштийнхаа өмнө амаа хэллийн ангалзуулаад араа шүдийн яралзуулаад алтан жолоог өдөн нөргөж алдар цолоон дуудуулж байгаа энэ хурдан хөлгөөд нэгэвэл арслангийн сүртэй аргамагийн шинжтэй хулан хоёр чигтэй хумбом гөрхөс шуутай хуртай торгон нууцанда хурдан шинжнэ барванда буян хишгэн сууланда бушуу дөргөн саганнаганда дуран харал нүдтэй дуран бүрээ хамартай хөндөй чиннэн цайжтай хөдөр дөрвөн туурайтай алтан төлдөр магнагаран агарын салхин яран дэгдэ дадаг хоёр нүдээр алсын бараг ширтэн дэгдэ дуртал сайхан нуруугаар харрай дэгдэ дуудам хөндөйг туулан дэгдэ өнгөтэй сайхан дэлдийн саксалзуулаад өткөн сайхан сүүлийн салбалзуулаад уулын цаанаас ундраад гардаг улам холоос дэгдэ дэрдэг шилмэл хурдан хөлгүүд нэгэвэл үлдээ тэнгэрийн доохон талаар үзүртэй модны дэйхэн талаар үе төмөн үзэгч наадамч өргөн олдон та бүгдийг хэн урдуур 100 сая нэрийн зүрх юугийн булаагаар мянган сая нэрийн магна юугийн тэнэлгээд алтан төлдөр магнадан алтман хүрлэ медалуудыг зүгээд алдарт уяаж эзэдэн авиас чадвараа харруулаад алдраа жаахан унаачтан сэргэлэн цовоо цангараа унаад энэн сайхан баяр цэнгэл наадамда хавтгай чулуунд халтэрдэггүй бүрхий чулуунд өдөрдөггүй бүргэд човоонд гүцэгддэггүй бөгчм халуунд багтардаггүй тодомонлай торгон жолоо хонгийн зүгэр холонгийн дос бат эдэр хурдан хөлгүүд нэнүүлээ Маразин Солдоосынхаа аргийг авъя. Одоо ам хатаа гэж хатаад байна. Бишгээ. Ариг авъя. Аймгийн өргөн сургуулийн сонгон дондосны төрөмгнэг хийгдсэн аймгийн албаныаж сөхөгийн цэрэг өгийн гэрэлд Заама энэ хоёрыг ариг авъя. Аргийн дөрвийг аймгийн албаныаж хамгаалтын өцийн хвчлийн гэрэлд аргийн дөрвийг аймгийн албаныаж тусламжийн энх болгогийн гэрэлд аргийн тавыг сумын албаныаж төмөргийн гэрэлд тус яв бүхэлжээ. Батсан байж.
За ингээд Дорногов аймгийн Сахан 7 сумнаа зохион байгуулагдсан Улааны урд 2026 аймгийн хаврын төслийн урд мөрдийн уралдааны баг гарааны дэвтэрээр одоо хөдөлгөөн бэлэн болж хэмжилтээ хийлгэж байгаа гэж та бүхэндээ дамжуулан хүргэж байна. Газар сүгүүлсэн хурдан чандас 40 даагмар гэж байна гэдэг бол одоо аймгийн бүсийн хаврын мөрдийн уралдаанд одоо нэлээд олон сүгүүд за өнөөдрийг хэлцэнгэл наадам 40 хурдан чандас даага 8 км алсаас хурд чандсан шалгалнаа. За ингээд одоо эдгээр дотроо одоо анх урдаж байгаа дааг хэмтэн байгаа учраас одоо дааг гэдэг амтан бол одоо хаврын одоо нээлтийн уралдаанаа мөн хийж байна гэсэн үг ээ. За ирээдүйн өмнөх бол олон хурдан чандас даагнууд одоо бүрдүүлэн хийсэн байгаа. Өмнөгөө аймаг, Дорногов аймаг, за Дундгов аймаг, Баян Хонгор аймаг, Завхан аймаг гээд нийтдээ энэ их хоёр зингээд нааданд бол одоо 5 аймгийн 5 аймгийн за 10 гаруй сумаас одоо хурдан чандас одоо хөлгүүд одоо ирж хурд чандсаа шалгаж байна. Шүтэн насны мөрдийн уралдаанд 24 хурдан чандастай шүтгүүрээ одоо уралдсан болоо сонгомол дунд насны мөрдийн уралдаанд мөн одоо 24 хурдан чандас түгээнүүд уралдсан. За ингээд одоо хурдан чандас даагны уралдаан эргэж байгаа мөчийг үзэж та бүхэндээ дамжуулаа. За өнгөн дээр Дорногов аймгийн Хамбог цумын аймгийн алдарт туяач Бодхүүгийн дэндүү самбын ордон хүрэн дааг одоо тэр хамгийн заадлаар одоо гараад өнгөлж байгаа харагдаж байна. За мөн үзүүн дээр Мантах сумын уяас Батнтын баяр хүүгийн ордон хүрэн дааг одоо гараад ирж байгаа харагдаж байна. За өнгөний даагнууд дотор Дорногов аймгийн Хатан булаг сумын уяас Батбулгын Бат эрдэнэ ордон зээг дааг одоо мөн гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнөөдрийг хөлт ингээд нааданд одоо хурдан даагнууд одоо үнэхээр хөлтөөгөн байгаа одоо энэ газрын доос бомбордож байгаа одоо энэ тэнгэр өдөө тоос нүрүүдэд харалж байгаа хурдан даагнуудын одоо дахлаар одоо мэдгэж байгаа хаа. За өнгөн дээрээ сэлүүхэн гарч ирээд одоо нэлээд хөндийнхөө өдсөн байгаа энэ хурдан хүрэн дааг бол Өмнөгөө аймгийн Хамбог сумын аймгийн алдарт туяач Бодхүүгийн дэндүү самбын ордон хүрэн дааг байна. За Бодхүүгийн дэндүү самбын ордон хүрэн дааг одоо гарч ирээ өнгөлсөн арын даагнууд дотор бөөн даагнууд дотор шарга дааг одоо яваа харагдж байна. Дорногов аймгийн Мантах сумын уяач Алтан баярын даваа сүрэнгийн ордоо дав сүрэнгийн одоо ордон шарга дааг одоо энэ их хоёр зингээл наадмын одоо арын бөөн даагнуудыг өнгөлсөн байгаа харагдж байна. За дав сүрэнгийн ордон шарга даагийг одоо эмэгтэй хүүхд унсан байгаа өнөөдөр их хоёр зингээл өнгөлсөн байгаа харагдж байгаа. Энэ бөөн даагнуудын хамгийн наадлаар нь чин зөргийн ордон бор дааг одоо энэ наадлаар өрсөж байгаа харагдаж байна. За өнөөдрийг хоёр зингээл нааданд одоо хурдан чандас 40 хурдан даагнууд одоо гарааны хөрөмжөндөө хурж одоо нэгэн зэрэг сайхан иргсэн Бодхүүгийн дэндүү самбын ордон хүрэн дааг одоо өнгөн дээрээ хэрэг хивээрээ болоо. За шарга дааганд Алтан баярын дав сүрэнгийн ордон шарга дааг одоо өнгөн дээрээ хивээрээ. Агуаны Бацаахны ордон хүрэн дааг одоо энэ өнгөний бөөн даагнууд дотор одоо уршилж байгаа харагдаж байна. Дорногов аймгийн Мантах сумын уяач Дэлгэр сумын уяач Эренчингийн одон хүүгийн ордон хээр халзан дааг одоо өнгөний даагнууд дотор очиж нийлж байгаа харагдаж байна. За өнөөдрийг зингээл наадмын одоо Саад Уржин Батцэнгэлийн ордон бор дааг одоо өнгөний даагнууд за өнгөний таван дааг одоо өрөө хараандаа игэнсэн байгаа харагдаж байна. За Алтан баярын давг сүрэнгийн ордон хүрэн дааг одоо энэ бөөн даагнууд хайргийн дөрөв дээр одоо урагшлаад байгаа харагдаж байгаа. Хамаа үзүүн дээр одоо хурдан хээр халзан дааг гараад ирсэн одон хүүгийн ордон хээр халзан дааг байна. Дорногов аймгийн Дэлгэр сумын уяач одон хүүгийн ордон хээр халзан дааг. За хайргийн 3 дээр тэг 5 номерт амарцсан Дорногов аймгийн Сахан 7 сумын уяач Агуаны Бацаахны ордон хүрэн дааг одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээ өнгөний 4 дааг одоо ингээд урагшилж байгаа харагдаж байна. За 34 номерт амарцсан Дорногов аймгийн Дэлгэр сумын Эренчингийн одон хүүгийн ордон хээр халзан дааг хамаа үзүүн дээр гарч ирээд одоо сайхан амруу хундарсан байгаа харагдаж байна. Өмнөгөө аймгийн Хамбог сумын аймгийн алдарт туяач Бодхүүгийн дэндүү самбын ордон хол дааг хүрэн дааг одоо өнгөлсөн хивээрээ. За 34 номерт амарцсан ордон хээр халзан дааг бол амаа үзүүн дээр байгаа. Эренчингийн одон хүүгийн ордон хээр халзан дааг амаа үзүүн дээр байгаа. Арын бөөн даагнууд одоо нөмөрч очиход өнгөлөд байгаа ордон Дорногов аймгийн Мантах сумын Алтан баярын дав сүрэнгийн ордон шарга дааг одоо хайргийн 5 дээр гараад ирсэн Дорногов аймгийн Мантах сумын алдарт туяач Алтан баярын одоо ордон 6 дээр одоо ордон хар дааг одоо гараад ирсэн байгаа харагдж байна. Хатан булаг сумын уяас Батбулгын Бат эрдэнэ одоо ордон бор дааг одоо энэ бөөн даагнуудын хамгийн наадлаар одоо уршилж байгаа харагдж байна. За өнөөдрийг хоёр зингээл наадмын хурдан чандас даагнуудын уралдаан дээр Дорногов аймгийн Хатан булаг сумын уяас Батбулгын Бат эрдэнэ ордон зээг дааг одоо арын бөөн даагнууд дотор одоо уршилж байгаа харагдж байна. За Хатан булаг сумын уяас Батбулгын Бат эрдэнэ ордон бор дааг одоо амаа хөзөөрөө орж ирсэн байгаа. Хайргийн 3 дээр одоо Эренчингийн одон хүүгийн ордон хээр халзан дааг хайргийн 4 дээр одоо хар дааг орж ирсэн Дорногов аймгийн Дэлгэр сумын уяас Баяр сайхны цогт өдрийн ордон хар дааг хайргийн 5 руу одоо орж ирж байгаа харагдж байна. За тэр хамгийн заадлаар одоо хайргийн 4 рүү шургуулж байгаа ордон
Зэв дагуулу Дорногов аймгийн Цагаан Талуун сумын байж Агваны Бацаахны ордон хүрэн дагана. Агваны Бацаахны ордон хүрэн алдсан даав. За хүмүүний дагнууд одоо нэлээд бөөнд үгүй яваад одоо уршаа ордож байгаа харагдж байна. Ууган дүгсээ ордоо хулдааг одоо энэ араас орж ирж байгаа харагдж байна. Дорногов аймгийн Цагаан Талуун сумын байж Баасан живийн ууган дүгсээ ордоо хулдааг хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан одоо Хотготын орд уралдаанд 2 хайрыг хүртсэн. Ууган дүгсээ ордоо хулдааг одоо 8 9 10 11 дээр одоо уршиж байгаа харагдж байна. За өнгөний 9 даг 10 даг одоо яг бөөндөө юм байна. За энэ 10 Хамбогд сумын уяач буй үлзээ оргил төгсөө одоо ордон хүрэн даг одоо харагдж байна. За давг сүрэнгийн ордон шарга даг одоо энэ бөөн дагнуудын одоо тэр дундган далд урагшлаад байгаа. Тэр бор даг мандах сумын уяач мөнгөтэй ос эрдний ордон бор даг мөн шиг байна. Мөнгөтэй ос эрдний ордон бор даг сайн харагдаад өнгөрөх шиг боллоо. За хамгийн ардталтанд 40 хэдэн номертой 49 номерт омордсон Дорногов аймгийн дэлгэр сумын уяач Баяр сайхны зогт төгөлдрийн ордоо хар даг одоо энэ бөөн дагнуудын хамгийн ард дээр одоо уршиж байгаа харагдаж байна. За одоо давг сүрэнгийн ордон шарга дагын арын дагнуудын одоо хамгийн надлаар уршлаад байгаа. За өнгөн дээр нь бол одоо 30 номерт омордсон ордон бор даг одоо уршлаад байгаа харагдаж байна. Мандах сумын уяач мөнгөтэй хос эрдний ордон бор даг байна. Мөнгөтэй хос эрдний ордон бор даг одоо 7 дээр уршиж байгаа харагдаж байна. За ингээд өнгөний 6 даг одоо яг одоо сайхан цовсон байгаа харагдаж байна. За 6 дээр тэг 5 номерт омордсон Агваны Бацаахны ордон хүрэн даг нь одоо 6 дээр 5 дээр Хатанбулаг сумын уяач Батулгын Бат эрдний ордон бор даг нь одоо айргийн 5 дээр одоо уршиж байгаа харагдж байгаа. За 4 даг одоо яг өрөө орандаа уршилсан 4 даг одоо Дорногов аймгийн Хамбог сумын аймгийн алдарт уяач Бодхүүгийн дэндүү самбын хүрэн даг одоо өнгөн дээрээ хэвээрээ гол Эренчингийн одон хүүгийн хээр алдсан даг амаа үзүүн дээр юм аа. Дорногов аймгийн дэлгэр сумын Эренчингийн одон хүүгийн ордон хээр алдсан даг амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За ард дээр нь 2 одоо хар даг байгаа. Дорногов аймгийн дэлгэр сумын уяач Баяр сайхны зогт төгөлдрийн ордон хар даг одоо айргийн 3 дург дээр одоо яг өрөө орандаа харагдж байгаа. За саад оржин бат цэнгэлийн ордон хар бор даг одоо мөн одоо өнгөний одоо 3 даг дээр айргийн 3 4-ийн багцаан дээр одоо урагшлаад байгаа харагдаж байна. За өнгөн дээр юм бол одоо Бодхүүгийн дэндүү самбын ордоо хүрэн даг хэвээрээ юм аа. За мөн үзүүн дээр одоо Эренчингийн одон хүүгийн ордон хээр алдсан даг одоо хэвээрээ байгаа. Дорногов аймгийн дэлгэр сумын уяач Эренчингийн одон хүүгийн ордон хээр алдсан даг Баяр сайхны цогт төгөлдрийн ордон хар даг. За дэлгэрхийн 2 дагч одоо дэлгэд тавихандаа одоо өнөөдрийнхөө зингэл наадамд за ингээд одоо хордон жандастаа даавны уралдааны өнгөн дээр Бодхүүгийн дэндүү самбын ордон хүрэн даг өмнгийн говьоос одоо ирж өнгөлж байгаа болов. За ууган дүгсээ хулдаагаараас орж иржээ. Дорногов аймгийн Цагаан Талуун сумын уяач Баасан живийн ууган дүгсээ ордон хулдааг айргийн 5 руу орж ирсэн байгаа харагдж байна. 6 дээр нөгөө мандахын мөнгөтэй хос эрдний мандах сумын мөнгөтэй хос эрдний ордон бор даг одоо мөн үү шүү. Одоо 6 руу орж байгаа харагдаж байна. За энэ одоо ихээр зингэл наадмын хамгийн наадлаар хонгор алдсан даг орж ирсэн байгаа харагдаж байна. За энэ хонгор алдсан даг бол техник номерт омордсон Завхан аймгийн Тосон зингийн сумын уяач Гинтэн жанцын балдирчин гинтэн доржин балдирчин цэнгийн ордон хонгор халдсан даг одоо хамгийн наадлаар орж ирсэн байгаа. Насан тогтхын Эрдэнэ төгс аймгийн алдарт уяач уяа согыг нь тааруулсан өнөөдрийнхөө зингэл наадмын одоо 5 6 руу орж ирж байгаа харагдаж. За 6 дээр урагшлаад байгаа энэ дээр дагч энэ цэгийн дагч нөгөө Эрдэнэ цэцгийн буян жаргалын ордон цэгийн даг мөн баг шиг байх юм да. Дорногов аймгийн Цагаан Талуун сумын уяач Эрдэнэ цэцгийн буян дэлгэрийн ордон цэг буян жаргалын ордон цэгийн за 7 дээр гинтэн доржин балжир жанцангийн ордон хонгор халдсан даг 6 7-гийн багцаан дээр одоо уршилж байгаа харагдаж байна. Аймгийн алдарт уяач Насан тогтхын Эрдэнэ төгс уяа согыг тааруулсан. За тэг 59 номерт омордсон ордон хар даг одоо энэ араас орж ирж байгаа харагдаж байна. Алтан ширээ сумын аймгийн алдарт уяач Баяр цэцгийн өсгөөөрийн ордоо хар даг байна. За Баяр цэцгийн өсгөөөрийн ордоо хар дагыг одоо хүүхд хөдөлгөж байгаа харагдаж байна. За эндээс одоо ордон даагны уралдааныг 3 км орчим яваад одоо ордон дааг барайнд орно. За ууган дүгсээ ордоо хол дааг буян жаргалын цэгэн дааг өсгөөөрийн ордоо хар даг гэсэн 3 даагыг одоо хүүхдүүд хөдөлгөж байгаа харагдаж байна. Өнгөний 4 дааган дээр одоо аваач залах юм болоо да. Өнөөдрийнхөө зингэл наадмын саад оржин Батцэнгэлийн ордоо 10 бордаа гэж одоо бүртгүүлсэн байх. Энэ Баяр цэцгийн өсгөөөрийн ордоо хар даг одоо хамгийн буруу талаар нь урьдчилаад байгаа. Ууган дүгсээ ордоо хол даг. За өнгөний 2 дагыг хүүхдүүд хөдөлгөлөө. Эренчингийн одоо хүүгийн ордон хээр алдсан даг. Дэлгэрхээс ирж одоо дэлгэрсэн тэрлэг шиг уудан Монгол орныхоо одоо дорнын говьд одоо түрүү магнаа доргон жолоо өргүүлж байгаа нэ. За үргэлсэн зээрийн янзлах шиг тоос нөрөөтэй тарлж байгаа ордоо хээр алдсан даг бол Дорногов аймгийн дэлгэр сумын Эренчингийн одон хүүгийн ордоо хээр алдсан даг байна. Амаа үзүүн дээр Дорногов аймгийн дэлгэр сумын Баяр сайхны цогт төгөлдрийн ордон хар даг одоо араас нэлж уралдаад байгаа. За өнөөдөр одоо хээр алдсан дагчтай 2 чихэн хатгаад одоо үнэхээр одоо хурдан байгаа сэлгүүхэн
байгаа, сэргэлэн байгаа, хурдан байгаа гурав нь одоо үнэхээр сайхан төрсэн мал байна. Одоо сайн ч одоо байгаа, сайхан ч төрсэн мал байна. За ингээд энийг хэлсэн ингээд наадам Дудааны урд 2026 хаврын хурдан мөрдийн уралдааны аймгийн бүсийн уралдааны түрүү магнаа торгомжоо үргүүлж байгаа энэ урдын хээр алдсан дагвал Дэлгэр сумын байж Эрдэнчингийн одоо хүүгийн урдын хээр алдсан дагвал аман үзүүн Дорногов аймгийн Дэлгэр сумын байж Баяр сайхны цогт өдрийн урдан хардаг аман үзүүнд хурдлаа. За одоо хүүгийн хээр алдсан төрүүлсэн баяр цогт өдрийн хардаг аман үзүүнд хурдлсан бол Өмгөө аймгийн Хамбог сумын аймгийн алдар байж Өдгүүгийн дэндүү самбын урд хүрэндэг өнгөл сөрөөгөө айргийн 3 дурдалдаа. За айргийн 4 цагаан сумын алдарт байж Баасан живийн ууган төгсөө урдан хул алдсан даг баяр цэцгийн өсгөө 2 урдан хардаг 2 холбоотой орж ирсэн. За ингээ хул алдсан даг нь айргийн 5 дурдлаа. Айргийн 4 дурдалж алтан ширээгийн баяр цэцгийн өсгөө 2 хардаг айргийн 5 дурдалсан бол 6-ад Сагантлан сумын Эрдэнэ цэцгийн буян жаргалын урдан цэгийн даг одоо 6 дурдалж байгаа харагдаж байна. Додоод Сагантлан сумын Агваны бацаагны урдан хүрэн халдсан даг гэсэн Харин зэрэг болдог хөлгөөд айргийн арднаар хурдлаа. Запан аймгийн Досон Цэнгэл сумын яаж гиндэн дөржин балжирч цэцгийн хонгор алдсан даа. Баярлалаа. За би Дорногов аймгийн Дэлгэр сумын зам алдаж Эрдэнчингийн одон хүү гэж байна. Эрдэнчингийн одон хүү. Тий. За өнөөдөр хээр алдсан даг сайхан дөрөв магнад хурдлаа тийм ээ. Удам мөгшил болоод за энэ жилийн одоо анхны уралдаан байна. Энэ жилийн анхны уралдаа. Энэ удам мөгшлөө нь этгэн усаар манай Дорногов аймгийн Дэлгэр сумын дүүдөөгийн Бацаахан гэж манай нэг сайхан дүү байдаг. Тэр дүүгийн маань ансаалмаа дуудлагатай англи яриад байгаа төлөв. Эхний болохоор манай Дэлгэр сумын манай нах зах Таяг Отгонбаатар гэж ахын маань адууны ихтэй тийм л даагав. Энэ жил анхны уралдаа. Тэгээ ууж сойсон энэ төрсөндөө аймаг алдсаж Эрдэнчингийн буян дээр дүүдээ баярлалаа. Тэ. За энэ жилийн нээлтийн уралдаа сайхан төрүүгээр эхэллээ тийм ээ. Та энэ уралдааны наадмын зохион байгуулалтын талаар одоо сэтгэл хуваалцаж нийт морьтон түмэндээ одоо баярын мэдлэгээ дэвшүүлвэл. Тий, наадам өнөөдөр зохион бол сайхан болж байна уу? Тэнгэр ангаа сайхан байна. Тэгээ сайхан 7 нутгийн бас сайхан наадмын зохион байгуулалт сайхан хийж байна. За баяр хүргэе танд үзэгч түмэнд өөрийгөө танилцуулахгүй та. За баярлалаа. За би Дорногов аймгийн Алтаншаа самын уугуул Баяр цэцгийн өсгөө гэж хүн байна. За хардаагныхаа удам мөгшлийг танилцуулбал. За удам аймгийн алдарт байж аяхан яваараа гэдэг хүний унган адуу ихтэй. Эцэг нь болохоор Франц араа базраг байгаа. Парадис гэсэн дуудлагатай. Тийм Франц араа базраг байгаа. Зэр зэзрэг байгаа. Тэнд өөр юм байгаа. Тий. За энэ жилийн ер нь анхны уралдаа гэж. Тий, энэ жилийн анхны уралдаа. За олон наадмын ариг төрөвчтөрөө дахин баяр хүргэе танд. За баярлалаа. Тэгээ наадамчаа олондоо баярын мэнд төвшүүлье. Дорногов аймгийн Дэлгэрсэн бэ. Залуу яач баяр сайхны цог төгөлдөр. Баяр сайхны Цог төгөлдөр. Цог төгөлдөр тий. За хардаагныхаа удам мөгшлийг танилцуулъя. Энэ Дорногов аймгийн Дэлгэрсэн аймгийн алдартай яач. Очир үргийн бот чаргал гэдэг ах. Унгаад. Тий. Эцэг талаасаа юу сүл төр ороод. Тэдний яг унгаад их эцэг нь. Тий. Сумын алдаршааш Баасан жууган төгсч юм байна. За таны хувьд одоо энэ жил хотгтын урд уралдаанд одоо 5 сарын 1-нд одоо 2 ариг хүрсэн. Өнөөдөр одоо Унуун нутагтаа даага харигдууллаа тийм ээ. Удам мөгшил бол өнгөрсөн амжилтыг сэрүүлээ. За их баяртай байна. Нутагтаа ирээд даага сайхан дөрөөр давхлаа. Сая 5 сарын 1-нд нутагтын урдууд 2 үрэмээ сайхан харигдсан. Сайхан байна. Энэ удам мөгшил Дорногов аймгийн сайн шанцум аймгийн алдаршаа Саруул баярын унгаа одоо. Тэ Саруул баяр дүүдэн баярлалаа. Жилээ да. Энэ жилийн анхны уралдаа нь уулдагна. Анхны уралдаа. Энэ жил сая л иржээл уралдаж байна. Сайхан дөрвөллөө. Баяртай байна. За баярлалаа. Би Өмнөговь аймгийн Хамбог сумын Мөнхтөктөлийн Нэргүү Батар сумын алдарт үеч байна. За өнөөдөр хүрэн дааг одоо уралдаа цаахан харагдлаа тийм ээ. Дэндүү самбаг гэдэг хүний нэр дээр харагдлаа. Тийм манай ах аймгийн алдарт үеч. Бодүүгийн дэндүү самбаг гэдэг ах байгаа. Тэрний өөрийнх нь унгаан даагаа. Удам мөгшлийн танилцуул тийм ээ. Их эцэг талын удам ер нь одоо ямар адуунууд хамаарч байна. За энэ эцэг тал нь гэх юм бол коман гэдэг нэг цэвэр азарга байдیں۔ Эх тал нь болохоор гой өрөн гэдэг нэг азарганы төлийн төл ус гарсан юм байгаа. Тэгээд энэ бол одоо анхных нь уралдаа. Энд ирсэха ариг 3 тарлаа. За өнөөдөр одоо таны хувьд бас одоо хаврын бүсийн нээлтийн уралдаануудад ариг амслаа тийм ээ. Одоо нийт одоо Монголын морьтон түмэндээ болон одоо өнөөдрийн одоо энэ хуран цугласан наадамчаа олон баярын мэдлэгээ дэвшүүлээ. За ер нь бол их өргөн төгс сайхан наадам болж байна. Тэгээ бүгдэнд нь баярын мэнд рүүгээ морь харигдуулсан бүх хүмүүст нь сайн сайхныг хүсье. Бүрэн эрхэд ирчүүлээд хамуулангийн сүлтэн нэртэн сая моторын далбар ингээ таны зэхэр далбар эндэрсэн мандат артан хөвсөлийн агуу ялалтын алдарт
Түүхэн зундук 5 жилийн ой Дорногой аймгийн сайхан дулаасан баруун бүсийн хурдан дагны өрөл даатан төрөө загцсан хөлгүүдийг нь алтан амсартай мөнгөн дотор таагар замнан холлонд ариг юугаа мэлтэл зүүлэн мэлагаад хөдөстэй жолоогн нөргөн солодё төрөө магнайт Дорногой аймгийн дэлрэг сумын отхогийг хайраалсан хараад утж амман хөзөн хурдсан дэлрэх сумын цаг төгөлдрийн хар томчи хурдж дэлэрхэн урдж таван гайхуулан арийн 3 4 5 хурдсан өмнө аймгийн хамбаг сумын дэндүү сумын хүрэн Дорногой аймгийн сайхан нула сумын угандгсын гол Дорногой аймгийн алтан ширээ сумын өсөх баярын хар Эзэн Чингис хааны хичээлэмэн шаргаа дөргөн төлөө магнаад эрдний буян шамширэн өрөөжөн жаажинд нэрийн чадлан зэгцэрсэн та сайхан жихэнд сэрлэн цаваа мэлэрсэн хөрөг хархан нүдэн нэтрэн залбаг өлөлцөн ийм сайхан хурдан гөлгмөрөөрэ Монгол төмний хэмэр сүлтэн морин дараа цацарч байдаг хурдан сайхан хөлгүүд нь Хори өгшиг жигдэрч хөрхөн цаваа хүүхдийн хааны гандагсарч бугун хайдуу сайхан хонгорын буян гурсан атун сургаас дэлхийн даллыг эзэлжирсэн дайчин нэмэг дэлтэй хурдан гөлгүүд нь алтаа хангагаа хартаг нэгүүд Монгол орондоо эзэндээ нөхөр болсон ижэлдэ сарвасан өртөн сайхан гөлгүүд нь Иран алгасны үдэн дарингүй алам татж таханд эрдэнэ сайхан далгаа юундаа ясан хөсөл эртний датн болсон алт мөнгө хөрөл мэддадуудыг зүйлгээ дариг цагаагаар мэддадгуулаад алдар талаа дуудуулж байгаа ч сайхан хурдан гөлгүүд нь энэ үлээ 엄마로드 Бахнасны мөрдөй шагналыг тгсэн эхний хүмүүсийн бүгдийг төрөө магнайт аймгийн туяач аймгийн авармагчны сумын алдар туяач садан чалаагийн санжаасрын гэрүүлээ сумын авармагчны мэдээ сэрэнгийн өрн наачрын гэрүүлээ сумын алдар туяач ивагийн дэлгүүрнэрийн гэрүүлээ Сумын авармагчны ганцхан залууяач Атган баярын Баттулага Тамбарын шарав дөрж Астан хөлгийн энх зур Өнх шаргын эрдэнэ чимэрийн гэр бол аймгийн авармагчны гэрэл туяагийн сурал хор аймгийн алдар туяач Бүрнэ аатрын даваа самбуугийн гэр бол тус байж чагнасан байна. Ja. Энийг бөөр их харуулж. Нөө бөөр их юм байна чи маа дэвч. Амч. За хонин
Дорногов аймгийн засаг даргын захирамжийн дагуу хаврын бүсийг 3 суманд, за зуны бусыг 5 суманд хийж байгаа. Тэгээд үүний эхний уралдаан сайхан 7 суманд боллоо. Тэгээд эхний уралдаан учраас өндөр зохион байгуулалттай, за тэгээд төрийн болон хувийн хвшлүүд маш их идэх санаачлагтайгаар оролцлоо. Тэгээд ямар ч гэсэн ард нь гарлаа. Тэгээд энэ уралдаан тэмцээнд оролцсон бүх уяас, хүүхдүүд, зочдоо бүгдэнд талархъя. За өргөний төрлөөр үзэж байгаа бүх үзэгчд олондоо баяр наадмын мэндийг дэвшүүлье. За төрөөс авч хэрэгжүүлж байгаа нэг бодлогын хүрээнд уяачлал эзэмшил хөвг соёлоо хадгалан үлдээх энэ хүү чухал хэрэгт бүгдээрээ хамтдаа хичээн зүтгэе. Тэгээд бүгдэнд нь баярын мэнд хүргье. Баярлалаа. За өнөөдрийн баяр наадам өстой өргөн дэлгэр сайхан боллоо. 5 аймгийн уяачд ирж уулзлаа. Завхан аймгаас уяачд ирсэн байна. Баян хонгор аймгаас ирлээ. Өмнө говь, дунд говь, дорн говь гэдэг үндсэн дээр нь 5 аймгаас сайхан морд ирж уулзлаа. Морд сайхан Орил маргаан бодлонгоо хүүхэд эсэж зэнцсэн юм байхгүй сайхан наадам болж өнгөрлөө. Тэгээд за тэгээ энэхүү наадмыг зохион байгуулахад ивент тэтгэгчээр оролцсон бүх ивент тэтгэгчүүд, малчид, ард иргэд, за алдарт уяачид, за тэгээд энэхүү ажилд маань бас тусалцсан дулааны хурд, морин спорт, уяачдын холбооныхоо хамт олон дэргүүлэгчд, мөн сайхан 7 сумын засаг даргын тамгын газар, тэгээд төрийн байгууллагын та бүгдээрэнд нь сайхан баярлалаа.